Сайн байцгаана уу? Трейлер хаус угаас мэдчилж байна. 8 дугаар сард манай сувг 2025 онд гарсан сонирхолтой трейлер жанрын кинонуудыг товчлон өргөж байгаа. Өнөөдөр та бүхэнд энэ оны ихэр гарсан Германы Хуанлин алуурчин хэмээх кино хүрэхээр бэлтлээ. Найруулагч Адольфо Колмерер найруулсан киноны гол дүрүүдэд жүжигчин Луизе Хейер, Сабин Тамбреа, Фридрих Мюкке нар тогложээ. Герман улсыг тэр чигт найз давтуулж буй хохирогчдийнхоо өөхөх өдрийг ханан дээр цусаар бичиж үлдээдэг Хуанлин алуурчин хэмээх нэр хоч авсан цуврал алуурчны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаагаар кино эхэлнэ. Ингээд бид Жюлс Танеберг гэгч орой 8 цагаас шөнийн 2 цагийн хооронд ганц бие эмэгтэйчүүдэд гэртээ харихтан тусламж үзүүлдэг дуудлагын операторын ажлыг сайн дураараа хийдэг залуутай танилцсан. Тэрээр шинэ жилийн өөр орсон 12 дугаар сарын 6-ны өдрийн орой хоол хийж зурагт үзэж охиноо унтуулах гээд гэрийн ажлуудын хажуугаар дуудлага хүлээ авч ажилласаар байдаг. Яг тэр орой түн рүү Клара Вернет хэмээх нэгэн эмэгтэй залгаж холбогдох бөгөөд өөрийгөө түн рүү залгасан эсгэж сайн мэддэггүй. Жюлс тусламжийн дуудлагын оператороор ажиллаж байсан туршлагатай тул түүнийг асуудалд орсныг хүлээн зөвшөөрч түүнтэй тайван удаан ярилцсангаа юу тохиолдсныг нь асууж мэднэ. Тэгээд ямар тусламж хэрэгтэйг асуухад тэр эмэгтэй бүх зүйл оройтсон өнөөдөр намайг алах болно. Хуанлин алуурчин тэгж шийдсэн гэж хэлдэг. Энэ үеэр Жюлсийн гэрт гадны хүн орж ирсэн мэт чимээ сонсдож охиных нь өрөөний тагтны хаалга онгоосон байдаг. Тэгээд Жюлс Кларагаас яагаад Хуанлин алуурчин таныг алах гээд байгаад тийм итгэлтэй байгаа юм гэж асуухад Клара өөрийгөө хэдэн 7 хоногийн өмнө нэгэн хонголц ирсэн тэр хонголын ханан дээр 12 дугаар сарын 6 тэр эсвэл чи өхнө гэж бичээд өөрийнх нь болон нөхөр Мартиныхын зургийг үлдээсэн байсныг хэлдэг. Жюлс ноутбукн дээрх он сараа хартал 12 дугаар сарын 6-ны өдөр нь өнөөдөр байх бөгөөд Кларад та цагдаад хандах хэрэгтэй гэхэд Клара цагдаад мэдэгдсэн боловч тэд надад итгээгүй гэж хэлнэ. Нөхөртөө хэлсэн үү гэхэд нөхөр маань надаас ичиж зовсондоо намайг энэ бүхнийг санаанаасаа зохиосон гэд итгээгүй цагдаа нарт ч мөн тэгж хэлсэн гэдэг. Энэ үеэр нэгэн үл таних хүн Клара Мартин нарын зураг болон гэрийн хаягийг хараад зогсож байх болно. Жюлс Кларатай үргэлжлүүлэн ярилцаж хаана байгааг нь асуухад Клара өөрийгөө нэг газар ирснээ хэлээд скотч шаланг зэргийг авах бол түүнийг хаана юу хийгээд байгааг олж мэдхийг хүссэн Жюлсийн хамарнаас цус гарч тэрээр цүнхнээсээ салфетыг авч хамрандаа шургуулад түүнээс юу хийгээд байгааг нь асуудаг. Энэ үед өнөөх үл таних хүн Кларагийн гэрт ирдэгч орж чаддаггүй. Тэр Кларагийн зургаас өөр нэг хаяг хараад тийшээ явах болно. Жюлс Кларатай ярилцсангаа түүнийг хүчирхийлэлд автсан эсхийг асуухад Клара тийм гэж хэлээд хамаг зүйлээ түүнд ярих болно. Тэрээр хуульч мэрэгчлээ боловч одоо 6 настай Амели хэмээх охиноо асардаг гэрийн эзэгтэй болсон бөгөөд мөн сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай үүндээ ийм ууж хэрэгэлдэг эмэгтэй аж. Кларагийн нөхөр Мартин нь дотоод хэргийн сайдын албанд томилогдоод удаагүй байгаа улс төрийн хүрээлэлдээ нэр хүндтэй нөлөө бүхий ирэм. Тэд хурмынхаа ойн үдшиглээ Зен хэмээх үнэтэй ресторанд орох ба нөхөр нь түүний дургүй далайн гаралтай бүтээгдэхүүн орсон хоол захиасныг хараад Кларагийн сэтгцэн өвчин хөдөлж хий юм харж ууж байгаа дарстай хундгаа шидэн хагалж нөхрөө эвгүй байдалд оруулдаг. Нөхөр нь эмээ уугаагүй юм уу гэж уурлангаа мэдсээр байж Кларад өнөөх дургүй хоолыг нь идүүлэх болно. Орой хоолны дараа Мартин Клараг насан туршидын клубт аваачиж мансууруулах бодистой уух юм өгөөд эхнэртэй санаанд оромгүй зүйлд хийх болно. Клара энэ бүгдийг Жюлст ярангаа гаражд байгаа машины хаалгуудыг битүүмжилж гаражийн хаалгыг хаагаад өөрөө машинд сун асааж яндангийн утааг машин руу оруулан амиа хорлохыг оролдох бөгөөд Жюлс үүнийг ойлгож түүнээс ингэх хэрэггүй гэж гуйх үед нэг бол Хуанлин алуурчин намайг ална үгүй бол би нөхрийнхөө гарт өргөдөх болно. Тэгэхээр ингэсэн дээр гэж хэлээд уцаа тастан Амели охиноо харуулж үлдээсэн хүүхэд тасрагч Виго руу залгаж дууд шууданд нь охиндоо хайртай гэсэн сүүлчийн үгээ хэлж илгээсний дараа уцаа тасалдаг. Энэ үед Кларагийн нөхөр Мартинаас хаана байгааг чинь мэдэж байна гэсэн мессеж ирэх бол Жюлсийн эцэг нь түүн рүү уцтаж Жюлс ч түүнд гэрээсээ тусламжийн дуудлагын операторын ажил хийж байгаагаа хэлж амиа хорлох гэж байгаа нэг эмэгтэй туслах гэтэл байршлыг нь мэдэхгүй байгаагаа хэлэхэд эцэг нь би туслая. Даягийг нөхчих. Тийм зүйл тохиолдсон эмэгтэйтэй харьцахад чамд маш хүнд байгаа. Диана тохиолдсон зүйлээс болж чийгээд ярих гэтэл ууралж бухимдсан Жюлс уцаа таслана. Түүний эцэг нь өмнө нь мөрдөгч байсан тул хүүдээ туслах гэ дахиад залгах үед хүн бүсгүйг Клара Вернет гэдэг өнөө орой Лезен гэдэг рестораны дээд давхарт байдаг нууц клубт орсон гэдэг мэдээллийг нөгөнө. Дотор нь мухарсан Клара тэсэлгүй машины хаалгыг онгойлгон бөөлжиж гаражийн хаалгыг нээгээд амиа игүтгэх оролдлогоо зогсоож Жюлс рүү дахин залгана.
Тэгээд тэд гэр бүлийн хүчирхийллийн талаар ярилцаж Клара тогтмол нөхрийнхөө хүчирхийлэлд байсаар сэтгцэд нөлөөлж эмнэлэгт хүртэл хэвтэн эмчлүүлж байснаа хэлэх бол Шүүс эмэгтэйчүүдийг яагаад хүчирхийлэгчэд төвчээд хамт амьдраад байдгийг асуухад нэг бол санхүүгийн хувьд нөхрөөсөө хараат эсвэл үр хүүхдээ хагас өнжрүүлэхийг хүсдэггүй байх гэж хэлнэ. Бас ичиж зовдог, хаашаа очиж хэн тантахаа мэддэггүй, өөртөө бурууг өгдөг, элдвийн сүрдүүлгээс болон гарт нь өгөж өргөдөхөөс айдаг гэж хэлдэг. Шүүсч түүнд энэ бүхнийг даван туулахын тулд өөрийгөө эвдэх хэрэггүйгээд өөрийгөө охинтойгоо хэлж ихэн амиа хорсон тухай Кларад ярина. Тухайн үед Шүүс улсын төргөн тусламжийн дуудлагын газарт оператороор ажилладаг байсан бөгөөд эхнэр нь амиа орлох үедээ 2 хүүхдээ өрөөнд нь төгссөн байсан бол хүүхдүүд нь санамсаргүй байдлаас олж өрөөндөө гал тавьж охин нь шүүгэнд нуугдсанаар амьдулсан бол хүүн шатсан байдаг. Харин Шүүс гэрт нь гал гарч байгааг өөрт нь ирсэн яралтай тусламжийн дуудлагаар мэдснээ ярьдаг. Энэ үед Шүүсийн галтгооны өрөөнөөс нэг утга алга болсон байх бол Клара гэрийнхээ цонхон дээр Хуанлын алуурчны бичгийг олж хардаг. Бусдад туслах ажил хийдэг Шүүс аюулгүй байдлын үүднээс 2 чийдэнгийн шил тайлж аваад гэрийнхээ үе таалгануудын хэсэгт хагалж асгаж тавьдаг. Клара түүнд Хуанлын алуурчин гэрт нь байсан байна гэж хэлээд цонхон дээрх бичигний зургийг илгээж одоо цагдаа нар надад итгэх болно гэж хэлнэ. Энэ үед өнөөх үл таних этгээд хотоос зайдуу орших Кларагийн байгаа Зүслэнгийн байшингийнх нь ойролцоо ирнэ. Клара мөн энэ бүх зүйлд нөхрөө сэжгэлж байгаагаа хэлж түүний хаана юу хийж байгааг үргэлж мэддэг. Хүүхдэд аюултай хэмээн өвчнөөр нь нэнтэглэж ахин сэтгцэн эмнэлэгт хэвтүүлэхийг үргэлж хүсдэг. 12 дугаар сарын 6-ны өдөр тэдний хурмын ойо гэдгийг түүнээс өөр мэдэх хүн байхгүй. Тэр надаас бүр мөсөн салахын тулд энэ бүгдийг зохиосон гэж хэлнэ. Үүнийг сонссон Шүүс түүнийг бушуухан гэртээ харж охин дээр оч, охин аав би танд туслая гэж хэлнэ. Энэ үед үл таних этгээд гэрлүүн ойртон ирж байгааг Клара харж гартаа бүү барьсан өнөөх этгээд онгорхоо гаражаар нь дамжин гэрт нь орж ирж Шүүсч цаанаас нь юу болоод байгааг асууж чанга ярих үед Клара дуудлагыг тасалдаг. Том биетэй хөгшөндүү тэр эрэхтэйг байшингийн 2 давхарт гарах үед Клара доод өрөөний шилэн хаалгыг нээн ойроо зүхтах бол түүний хөлийн мөрийг харсан тэр хүн Шүүс рүү залгаж өнөөх эмэгтэйтэй ярьж байгаа эсхийг нь асуух ба тэр хүн Шүүсийн мөрдөгч эцэг болж таарна. Тэрээр Кларагийн гэрт цонхон дээр нь 12 сарын 6-нд өхөн энтер гэж бичсэн ямар ч зүйл алгаа. Тэр чамд худлаа ярьж байна. Надад итгээрэй. Наад эмэгтэй чинь чамд ярьж хэлж байгаа зүйлд олон зүйл таарахгүй зурж байна гэж хэлдэг. Клара ойд гүйж яваад өндрөөс доош өнхөрч зам дээр ухаан алдан очих бөгөөд өөрийгөө Хендрик гэж танилцуулсан Санта Клаусын хувцастай эрэхтэй түүнийг олж ухаан оруулаад машиндаа суулгаад аваад явна. Энэ үед нөхөр Мартинын Зүслэнгийн байрандаа ирж ихнэрээ хайдаг. Танихгүй хүний машинд хэсэг зур зөрмөлсөн Клараас ирээд утсаа хартал Шүүс түүн рүү олон удаа залгасан байх бөгөөд эргээ залгатал Шүүс түүнд гэртээ харьтлаа хүнд ч итгэж болохгүй шүү гэж анхааруулдаг. Яг тэр үед Шүүсийн охин ааваа гэж дуудан сэрэх бөгөөд Шүүс утсаа барьж байгаараа охиноо шалгачгаад эргээд очтол охин нь халуурч байдаг. Шүүс охиндоо халуун буулгах юм өгөөд охин маань унтаж чадахгүй байна гэхэд Клара түүнийг утсаа охиныхоо чихэн дээр барьж байгаад бүүвэн дуудуулж өгч унтуулахад Шүүс сэтгэлээ барьж дийлэлгүй ойлгох болно. Энэ үеэр тэдний яриаг сонсч явсан Хендрик Кларагаас юу болоод байгаа юм бэ? Таныг Хуанлын алуурчин хөөж яваа юм уу гэж асууна. Клара түүнээс тамхилахыг хүсэж хасаагуур асуух үедээ Хендрикийн захилгаан бороохотой байгааг анзаарч машинаа урдан зогсоо би гармаар байна гэж орилоход Хендрик та тайвшраач би таныг яах ч үгүйгээд машинаа зогсоотол Мартин хаалгыг нээж Хендрикийг заамдаа авч буулгаад зодох болно. Клара Мартиныг болиулж Хендрикийг машинд нь суулгаж уучлалтгүйгээд түүний захилгаан бороохог нь аван Мартины машинд суудаг. Харин энэ бүхнийг Шүүсийн эцэг харсаар араас нь дагсаар явах болно. Мартин машинд ихнэрээ загнаж өөр хүний мөр гарсан байсныг асууж мөн гаражд шаланг харсан гэд дахиж битгий тийм зүйл хийгээрэй гэж хэлэх бол Клара түүнээс унтлахын өрөөнд орж харсан уу Хуанлын алуурчин цонхон дээр бичиг үлдээсэн байсан гэд зураг харуулхад за яах вэ маргааш очиж харъя. Үнэхээр бичиг байвал цагдаад мэдэгдэнд байхгүй бол буцаагаад эмнэлэгт чин хэвтүүлнэ шүү гэж хэлдэг. Клара замдаа нөхрөө албаар үгээр өдөн хэрэлдэж нөхөрнч биеэ барьж дийлэлгүй зангаа гаргаж түүнд гар өрөх ба Клара хурдан охин дээр очимоор байна гэрт хүргээд өг гэж хэлнэ. Харин энэ үед Шүүсийн гэрт яалтчгүй хүн яваад байгаа дуу чимээ гарч Шүүс өөдрөөгөө очиж байгаад өөрийнхөө хагалж асгасан шилэн дээр гიშгэж хөлөө гэмтэх ба охиных нь өрөөнд хүн алхах дуу чимээ гарахад хутга барин очиж шалгаад буцаад гартал араас нь хар юудэнтэй цамцтай хүн түн рүү дайрч унган хутгаар хөлийг нь зүсчгээд гүгээд явчихдаг. Шүүс түүнийг хайж яваад тагтан дээр гараад тартал хутга барьсан өнөөх залуу тагтны харалтаа байшингийн ирмэг дээр хан налан зогсож байх бөгөөд Шүүсч түүнд гараа өгч аль би чамд туслая гэж хэлнэ. Энэ үед Мартин гэртээ ирж
гараж руу орох үед Шүүлсийн эцэгч мөн дараас нь ирж гэрийнх нь хажууд зогсдог. Клара Мартиныг цахилгаан бороохоор цохиулан машинд нь түгжээд гэрлүүгээ дээшээ шатаар өгсөн гүйсээр хаалгаа нээж ороод үүдний унтраалгыг дартал гэрэл астдаггүй бөгөөд хүүхэд тасрагч Вигог дуудан урах шалхтал чийдэнгийн шилний хаархаа дээр гიშгдэг. Гэтэл нэгэн эрэгтэй хүний бүүвэн дуудуулах чимээ сонсдож Амели охиныхоо өрөөнд очтол Шүүлс хутга барьчихсан охинд нь бүүвэн дуудуулаад сууж байдаг. Клара хүүхэд тасрагчийг хаана байгааг асууж "Чи манад юу хийж байгаа юм" гэж асуухад Шүүлс охин сэрчгэн өрөөнөөс гарцгаая гэдэг. Шүүлс түүнийг дагуулад гэрийнх нь ханан дээр 12 дугаар сарын 6 чи эсвэл тэр гэж бичснээ харуулж өөрийгөө Хуанлын алуурчин гэдгээ илчилнэ. Тэрээр Кларагийн гэрт хаасаагүй хяналтын камер нууцаар тавьж нөхрийнх нь хүчирхийллийг бүгдийг нь харсан нүд алтармаар байсан гэж хэлэх бол Клара галтгооны өрөөрөө гүйж хутга авах гэхэд Шүүлс түүнийг болиулж нөхцөл байдлыг хүндрүүлэх хэрэггүй гэж хэлдэг. Шүүлсийн эцэг машинаасаа бууж байшин руу ойртох үед Мартин машины цонхыг цохиж хаглаад машинаасаа гарan шатаар өгсөн үед Шүүлс Кларагаас нөхөр чинь хаана байна гэж асуун түүнтэй ярилцахыг сонсоод Мартин гэртээ болгоомжтой орж гольфийн цохиур аваад Шүүлсийг араас нь цохих гэтэл цонхонд тусгалыг нь харсан Шүүлс бултаж Мартиныг цохиж унгаад хөл гарыг нь хүлнэ. Шүүлсийн эцэг байшингийн ард өндрөөс унж өгсөн хүүхэд тасрагч Вигогийн цогцсыг олдог. Байшин дотор Шүүлс Кларад сонголт өгч "Нэг бол чи нөхрөө хөнөө, үгүй бол би чамайг хөнөөнө" гэд 6-ны өдөр дуусахад 4 минут үлдлээ гэдэг. Харин Клара түүнээс "Чиний охин Фабиан яасан юм бэ" гэж асуухад Шүүлс охин нь бас түлэгдэлтийн шархаа даалгүй эмнэлэгт нас барсан болохыг хэлдэг. "Тэгээд чи энэ навшиг алах ёстой. Түүний дараа надад чамд бэлдсэн сайхан төлөвлөгөө байгаа. Би чиний талд шүү. Одоо 3 минут үлдлээгээд хүлгийг нь тайлж утга бариулан энэ навш амьдралыг чинь там болгож хувиргасан. Намайг чамд ямар сайхан боломж өгч байгааг чи юу н ойлгож байна уу гэж орилох үед уйлж нус нулимсэндээ утгалтсан Клара түнд Мартиныг аллаа гэд чиний эхнэр Диана босоод ирэхгүй гэдгийг чи ойлгохгүй байна уу гэж асууна. Шүүлс тиймээ буцааж авчрахгүй. Гэхдээ эхнэрийн минь Багдад туулж өнгөрүүлсэн эцгийнхээ хүчирхийлэл дунд өссөн зовлонт амьдрал нь түүнийг эвдэрхий хүн болгож амиа хорлоход хүргэсэн. Тэр амиа хорлохдоо хүүхдүүдийг минь чаваад явсан нь миний амьдралыг утга учиргүй хоосон болгосон. Тиймээс би чам шиг хүмүүст өөрийгөө хамгаалах боломжийг олгож ийм зүйл хийх болсон. 1 минут үлдлээ. Чи чаднаа. Охиноо бодгоход Клара нөхөртөө намайг уучлаарай гэж хэлээд үзөөг нь хэрчих гэж байснаа эргэж хараад Шүүлсийн хөл рүү хутгаа зоогоод мөлхөн зүгтахад муухай ойрлон утгыг сугалж аваад араас нь очиж хөлнөөс нь чирэнгэрч нөхрийнх нь хажууд авчираад утгалж алах гэтэл эцэг нь орж ирэн Шүүлсийг буудан хороох болно. Тэгээд энэ бол миний хүү. Би танаа гэр бүлийг түүнээс хамгаалах гэж хичээсэн боловч хоцорчихлоо. Уучлаарай. Би мэдэн дээр гарсан зургуудаас хүүгийнхээ гар бичмлийг таниад хүүгээ зурал алуурчин гэдгийг мэдсэн юм гэж хэлнэ. Хэд өдрийн дараа Мартиныг сайдын хуваар улсын орныхоо баатарлаг гавья байгуулсан хүмүүст шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж үг хэлэх үед хүмүүсийн утсанд ямар нэгэн мэдэгдэл ирж хүмүүс бүгд шоконд орж гайхацгаах бөгөөд тэрхүү мэдэгдэл нь Кларагийн машин дотор албаар нөхрөө өдөж түүний жинхэнэ аран шиг таниулан нууцаар бичиж авсан бичлэг байх бол. Ингээд удалгүй цагдаа нар ирж Мартиныг баривчлан авч явах үед эхнэр нь түүн рүү ихцлэн харж зогсож байгаад цаашаа явахдаа нүүрэнд нь баясал тодорч эрх чөлөөг мэдрэх болно. Клара Амели охинтойгоо мөн хөөрхөн нохон хамт намрын шар навчис хаялсан гудамжинд зугаалan хөгжилдөж аз жаргалтай амьдарч байгаагаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Энэхүү кино Германы зохиолч Себастьян Фицекийн Der Heimweg буюу гэртээ хүрэх зам хэмээх сэтгэл зүйн триллер зохиолоос сэтгэлэн бүтээсэн бөгөөд 2025 оны 1-р сарын 16-нд Prime Video платформоор цацагдсан уг киног Герман улсад зохиолынх нь ижил нэртэй гаргасан бол олон улсад The Calendar Killer буюу Хуанлын алуурчин гэсэн нэрээр гаргажээ. Зохиол болон кинонд нэлээд олон өөрчлөлтүүд орсон байна. Жишээ нь номон дээр Шүүлсийн аав мөрдөгч биш байдаг. Кларагийн сэтгцэн эмнэлэгт өнгөрүүлсэн түүх мөн үйл явдалд маш чухал байдаг бол кинонд үүнийг нь хассан байдаг. Мөн кинон дээрх 12 дугаар сарын 6-ны өдөр, номон дээр 11 дугаар сарын 30-ны өдөр байдаг. Зохиол дээр Клара эмнэлгийн техникч Мартин эмч байдаг бол кинон дээр Клара хуульч Мартин сайдын дүрээр дүрслэгдэжээ. Кинонд нэг маш том алдаа гардаг байна. Ресторанаас гараад дээд давхрын нууц клуб орохоор лифтэнд явж байхдаа нөхөр нь Кларагийн гар утсыг хурааж авдаг бол тэрхүү клубээс зүгтааж гарахдаа Клара өөрийнхөө гар утстай явж байгаад Шүүлс рүү залгаж холбогддог. Шүүмжийн тухайд уг кино Германы олон сонин хэвлэл вебсайтуудаас ихэвчлэн сөрөг үнэлгээ авчээ. Берлинер Zeitung, Filmstarts, ZIG.de зэрэг олон газрууд
Уг киноны жүжигчдийн ур чадварыг магтсан ч хэтэрхий харанхуй олон дахин давтагдсан уйтгартай зураглалууд, киноны ерөнхий уур амьсгал зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл зүйн асуудлууд зэрэг ноцтой сэдвүүдийг цуврал халуурчтай хослуулан харуулах гэсэн номын зохиолчийн гайхалтай санааг бүтэн гаргаж чадаагүй бүтлгүүдсэн хэмээн шүүмжилжээ. Энэхүү та бүхэндээ өнөөдөр нийгэм таалганы цаана нуугдж байдаг хүн сэдвүүдийг хүндсэн ухаанлын халуурч хэмээх 2025 онд гарсан Германы сэтгэл зүйн триллер киног хүргэлээ. Мэдээж зарим хэсгийг нь хасч тавчлан өргөсөн болохоор хэрвээ кино таалагдсан бол киног бүтээр нь олж үзхийг зөвлөж байна. Комментаар бомбогдож лайкаар болж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинээр subscribe хийж байгаа үзэгчдтэй ч мөн давхар талархал илэрхийлье. Маргааш ахин нэг 2025 оны цоошин киноны товчлолоор уулзъя.